За тэгэхээр манайх зөвхөн movie recap-аас гадна Back to the Future гэх контентоо хийж байгааг мэдж байгаа баха. Одоогоор 2 дугаар орсон байгаа. Мөн Project M сувг дээр подкаст ч гэсэн оруулаад явж байна. Энэ сувгийг маань subscribe хийгээрэй. Доор линкийг үлдээч. Эхний дугаарууд Jackie Chan, Michael Jackson гэх хүүхэд насны салшгүй нэг хэсэг болсон шүтэнүүдийн талаар ярилцсан бол үүнээс цаашлаад ямар ч категорид хязгаарлагдахгүй олон сонирхолтой сэдвээр ярих бодолтой байгаа шүү. Тэгэхээр subscribe дараад хонхоо хасаагаарай. Мөн одооноос буцаад идэвхтэй ойр орхон бичлэгээ хийгээд явах болохоор хамтран ажиллахыг хүссэн хувь хүн байгууллагууд зүгээр шүү миний мөнхлөө гэд Instagram руу бичгээд болно шүү. За тэгээ бүгдээрээ бичлэгээ эхлүүлээ. Juyeon болон Juhi гэх эгч дүүсийн талаар өгүүлдэг Noise гэх аимшиг дог энэ удаа сонгож авсан байна. Төрсөн эгч дүүс эцэст нэг өөрсдийн гэсэн орон байртай болсон ч юу нь үл мэдэгдэх аимшиг чимээнээс бүх асуудал эхэлдэг. Horror кино ойрд үзэг өгчлөхөө аимшигын элементүүд нь хөөхөө, энэ кино бол хөөхөө айлгаад авч байна. За тэгээд хэдүүлээ өөр олон юм нуршилгүй шууд энэ бичлэгэндээ орцгоё. За тэгэхээр кино маань 20-д насны эмэгтэй дээд айлхаа чимээнээс болж өстөний өвөглөө үзэж үстэй толгойгоо зулгааж байгаагаар хэлнэ. Угаас шөнийн цагаар дээдлээс байнга давтагддаг чимээ гараад тахаар цаанаасаа л нэг тиймэр байдаг да. Хөөхий энэ эмэгтэй маань бүр аргаа бараа таазандаа дуу тусгаалагч наацсан зогсож явах жишээ нэ. Тэгсэн энэ дээдлээс нь гарч байгаа чимээ бас энгийн нэг түжгэнсэн чимээ биш юм аа. Мань охин бүр баталгаажуулж авах гал камераар бичлэг хийгээл яваад байгаа байхгүй юу? За тэгээл зогсолтгүй юм шидэж түчгнэхээс гадна нэг тийм заваан шүдэ хавирсан чимээ байдаг да. Ийм чимээ бас яаж чихэн дээрээ сонсогдвол аргагүй тэр этэм аа. Ингээ эргэн төрнөө бичээл явж исэн чи гинт хаалганых нь харилцуул дуугарч шүү. Аваал ирсэн чи цаанаас нь хүн гит хэцүү бас нэг заваан юм өөлгөж дуграал унах юм аа. Охиныг үүдэндээ зогсож байгаа хооронд тэр цаана ширээн дээр тавьсан байсан камер нь яг манай охин руу чиглэл өөрөө зөмлөгдөж мөмлөгдөөл хөдөлж мөдлөө бүр имээгийн үгсээ арц хүжинд ч дийлдэхэргүй юм болж байна айлд. Манай энэ охин тэгэл нэх учиргүй айц очихгүй байхыг бодоход иймэрхүү элдв чимээ байнга сонсогддог юм шиг байгаа. Одоо бүр зүгээр байсан зурагтны газаал хатан жигтэй дүрс гарч яхалч жишээ. Би л аль хэзээ гарааг үзье. За ингээ араас нь мэдээж гэрэлээс унтран янз бүрийн юм болно. Сүүлдээ бүр балкон дээр нь улаан палааж урт төстэй эмэгтэй хүний дүрс шүдэ хавруулсаар гарч ирээл сцен солигдож байгаамаа. Одоо харин элдв багажт хөрөмжийн чимээ хангасан үйлдвэрт бас нэгэн өөр эмэгтэй дарга нь уцаа аваа гэж дуудаж орилсоор ажлаас нь төр холдуулж байна. Энэ эмэгтэй маань очоод уцаа хартал бөөн цагдаа шүүхээс баахан залхачиж. Яасан болоо гэсэн чи дүүн сүлийн хэд хоног ажилдаа ерөөсөө ирээгүй уц нь холбогдгүй байхаар нь ажлынхан санаа зовоол дуудлага өгсөн л инеж. За тэгээ эгчин дүүгээс сургалахаараа гэрт нь ирэхэд өнөө урд хүний элдв чимээтэй байр дүрээрээ мөн байлаа гэж. Манай эмэгтэй гэрийнх нь үүдэнд очиход хаалган дээр нь чимээгүй байгаад өгөөч амьдрах арга алга дэргээл юм бичээ наацсан байх юм аа сачрахалтай. Ингээ гэрлүүн яваад ороход бүр нохоо хороо цаашаа болгоо айцсан. Аимшиг газар л огтж байгаа. Уг нь манай хоёр энэ байранда хамт амьдардаг байсан юм байна л да. Тэгсэн эгчт нь юу сонсохдохгүй байхад л дүүн галзуурч байгаа юм шиг л аятай өдөр шүмгүү дээдэл түчнээд байна гэл таазан үдэ байдаг байж л дээ. Дээрэс нь эгч нь ярьж чаддаг гэрнээ чихэн юм сонсдгүй байхгүй юу? Байнгын чихний аппараттай явд юм байна. Тэгээч тэр энэ хоёр маань ойлголцоогүй эгч нь тустай гарсан юм уу да? Ямар ч тач тэгээд эгч нь яагаад ч юм ажлынхаа газрын дотор байрлал нүгөө явцсан. Одоо харин хэсэг холбоогүй байжгаад гэртээ ирэхэд нь юм болж байгаа юм байна. За тэгээд дүүн хэд хоног гэр орондоо байгаагүй шинжтэй байхаар нь аргаа ядаал ажил дээр нь очиж найз нөхдөс нь сургалтын байгаа сте. Тэгсэн дүүтэн сайхнаас өгрөж эхэлсэн юм аа гэж ажлын газар нэг залуу яриа өдөөд хүрээд ирж байна. Цаашаа холбоогүй болохоос өмнө хагас галзуу юм шиг л авиртай болцсон. Уцаар ярих болгонд л ямар нэг чимээ сонсогдохгүй байноу гэж өглөөд байсан нэ дээрээ баахан л юм ярьлаа. Мань хоёрт тэгэл төрүүлж холбоо барьсан мэдэгдэе эдрийг салж авах шиг л байна. Оройн харин эгч нь гэртээ буцаж ирээл дүүгийн эмийг ухаж байгаад ашгүй гар утсыг олоодглоо. Нэмээ тэр хавар онгочж байгаа шалаар нэг овоолсон хувцсны доор ямар нэгэн удаа бүр хатаж хөгцрөөд ялзраад югмэрч ямар тач хэсэгхэн газар бүр аимшиг болцсон байна. Тэрийг хараа шокроо сууж идэл яж байгаад энэ үүдний харилцуур нь амар балер дуугарах юм аа. Очоод автал доод айлын чин залуу байна. Хаалгаа нээдэ эдэргээл угны хөвтэйхэн хэлж шүү. Онгойлгосон чинь бас л хідэн шүн унтаагүй юм бэ гэмээр зэвхий царайтай нэг залуу. Танах одоо жоохон чимээгүй байгаад өгөөч. Би бүр боож өглөө гэж уг нь хөөрхий бүр үнэн голоосоо гуйгаад байна. Мань залуугийн яриан уг нь их л хүндэтгэлтэй байгаа хэрнээ царайн бүр яг би чамайг алчи шүү гэсэн харцтай заяа. Тэгснэ ахиа дуу гаргавал амыг чи урчин шүү гэдгээ намуухан өнгөөр хэлснэ бүхийж барайл яваад өглөө. Манай бүсгүйч уг нь энэ байр ойрын хэд хоног эзэнгүй байсан. Би өнөөдөр л ирж ийн гэж учрлаа л байгаа хөөрхий. Харин нөгөө залуу хүний үг авц өгөөгүй хэлэг гэснээ хэлчихэл явхад цаана нөгөө тагтан дээр байсан улаан палаштай эмэгтэй дүрс зурсгээл гараад ирж байна. Манай бүсгүйч цоцондоо бушуугаа хаалгаа ачлаа. Гиснээс манай энэ бүсгүйг маань Жуён гэдэг юм байна шүү.
Жуйон маань уг нь дүүгийнхээ уцыг тэмдэглэсэн ч кодыг мэдгүй болохоор асааж чаддаггүй. Ганцхан өдрийн дотор дүү нь алга болсноос гадна амьдарч байсан байр нь хачин жигтэй зүйлсээр дүүрэн болсон бахаар хүний их чим хойно амар санаа зовно штэ. Дээрэс нь манай хоёрыг жаахан байхад нь аав ээж нь ослороо өөд болцгоос юм байна. За тэгээд маргааш өглөөнөөс нь ойр амиа харуулаас авахуулаад тань мэддэг бүх хүнээсээ л дүүгээ сургалт юм байгаас тээ. Тэгсэн хараа эдний харуулан танаа дотод дандаа л нэг болж бүтэхгүй юм болж яхаа идэр гэж байна. Жуйон манж өмнөх эзэн эдрийн яг асуух гэтэл гаднаас нэг ажимаа муухай орилж орж ирээл харуулыг аваа авчлаа. Яасан бэ гэхээр эдний байрны Б1 давхран тэр чигтээ хогийн цэг болцсон хэдэн 10 жил цэвэрлээгүй аимшиг юм байт юм байна л да. Саяхан орилж ирдэг ажимаа бас шинэ оршин суугчл болтой. Энэ үнэр танарчид дэнтлээ танаа байрныхан гэж яац хүмүүс байдэр гэж орилж гарч байна. Тэгсэн манайхаар одоо сөөхөн дарганы юм уу юу ч юм бас нэг ажимаа хурж ирснэ. Наадхыг шин цэвэрлэх гэж өчнөөн 100 сая төгрөг болно. Тэрийг хэн төлөх юм чи төлөх үү? Цэвэрлүүлсэн чи араас нь ийм болгосон хүмүүс нь та нар л өөрсдөө штэ. Зүгээр чимээгүй амьдрыг аль зад загнаал явуулчихдаг штэ. За ямар ч тач эдний байрны дотор нь ёстой юу ч мэдхээр хогийн цэг байдсан байна. Оройн харин мань хүн дүүгээ хайх хэрэгтэй байгаа болохоор хэд хоногийн чөлөө өгөөч гэж даргаасаа гуйсан биш бүр ажил хийж чадахгүй олон юм ярих байсан бол тэр жигтэй гар зайл гэдэг л баахан цаг нь бол ваа хөрхий яасан ч хэцүү юм. Мань хүн бүр амар зүр чихнийхээ аппаратыг салгачдаг нас. Ингээ гэртээ ирээд ядаж өрөөг нь цэвэрлэе даа гэж юм хөмийн ногч байхдаа өөртөө зориулсан бэлэг байсныг нь бол харж байна. Хэд хоногийн өмнө уг нь төрсөн өдөр нь болсон юм байна л та. Дүүн ихтэй шин сонсголын аппарат авахаас гадна ширээ эдэрцэл амхандаа хүлээж исэн юм байна. Тэрэн ч мэдээгүй завгүй гэж явж ирсэндээ манайхан бахал харамсах шиг боллоо. Ингээд өнгөрсөн төрсөн өдрийнхөө бэлуруу гөлөр сууж байгаа л гинт арай гүйэлгүүдээ гэл өөрийнхөө төрсөн өдрөөр код нь хийгээл үтсэн чинь утас нь онгоочж шүү. За тэгээд уухандаас хамаг холбоотой байсан хүмүүс рүү мессеж бичүүлдээгээл утсыг нь ухаж гарваа. Тэгж байхдаа нөгөө баримт бичиж үлдээнэ гэж ясан баахан voice record-уудыг олоо сонсохгүй юу? За тэгээ энээс хойш өста хаанаас дураад байгааг нь мэддэхгүй 9 шидийн юм сонсогдлоо. Утасны рекордно сонсогдоод байгаа мó гэхээр гүүжим шиг мангар бодтой сонсогдоод байгаа байхгүй юу? Ингээд толгойд ирэхээр нь хатгуулаад галзуурангаа алдсан хүн чинь чихнийхээ аппаратаас салгаж хаяал нам унтчихжээ. Өглөөс ирсэн чинь нөгөө дүүгийнх нь найз залуу өдрө гатаа нэрсэн хаалганы үдэл хажуу айлгын хүн амьтантай хэрэлдэл байж шүү. Хөөрхийн холбоогүй болохоор санаан зовоол ирсэн юм уу яасан. Ямар ч тач манай хоёр нийлж аваа сууж исэн чинь яг дүүгийнх нь оч руу хүн залгаж таарлаа. Дүүтэй нь хамгийн сүүлд уцаар ирсэн хүн нь энэ дүүргийнх нь нийгмийн ажилтан юм байна л да. Тэгсэн эдний дүүн байнга л дөрүү дээрээ гүйж ирж гонтол мэдүүлэхээс гадна нэг удаа бүр эдний гэртний өмнө нь хүн нас орж ирсэн эсэх талаар хүртэл асуусан гинэ. Мань нийгмийн ажилтан бүр танаад үлдэн жоохон юм үзэж хардаг байсан уу гэж яах шиг. Яасан бэ гэхээр яг эдний гэртний өмнө амьдардаг байсан эмэгтэй бас чимээ шүүгний талаар гомдолж яваад хэсэг чимээгүй болцсон гинэ. Тэгсэн удаашгүй гэрээс нь өмхийн анхлал авахаар нь яваад ортол том өрөөндөө хоолоогоо бомлол нас орсон байсан болж таарлаа. Хүмүүс байрны үн унгаахгүй өдргээл энэ талаар хав дараалан өнгөрцөн байгаа. Одоо харин манай хоёрыг гэртээ буцаад ирэхэд үүдэн дээр нь дахиад чимээгүй байдргээл баахан хараа занал хийсэн юм бүр улаанаар бичээ үлдээчихжээ. Энэ хоёр маань 90 хайх ажилдаа шамдаа орж зарлалын хууц эдэр хийгээл түмэн завгүй байж байгаа ш дүүгэн. Яж байгаа цагдаа нар дүүгэнд байрнаасаа гараал явсан гэх нотлох байранд байхгүй. Ерөөсөө камер эдэрт бичигдээгүй байна. Дээрэс нь оршин суугчид уурлаад байгаа болохоор юу юугүй хүн алга болсон гэж зарлаад байж болохгүй өдргээл олон юм яриа болтгоо. Мань зуян бол доод айлын залууг л хэсэжлээд байгаа байхгүй юу? Ингээ байжэд л чөтгөрийг дурсахаар гихчээр нөгөө доод айлын залуу ахаал хаалган өдөөд ирж байна. Тэгснэ эцсийн удаа санууллаа шүү өдр гэснэ гартаа хутга мутга барьсан за бүр амар. Удаашгүй дүүгийнх нь найз залууч явж Жуйон маань байрныхаа эргэн тойронд зарлалын хууцаа наагаал явж исэн чинь хар шин байрны гадаа нэг жоохон хөхөд ганцаараа сууж явах юм аа. Хүн юм яриад байхад сонссон шинжгүй ховын цэг байдаг Б1 рүү гүлрөөстэй амар ивгүй. Энэ хүнс тэгээд яваад өглөө. Мань Жуйон харин юу тэгтлээ гүлрүүд байсан болоог сонирхоод нөгөө подвал руу ч баг мөлхөө орох нэ. Энэ дотроос өстой юу ч гарч иж магадгүй шүү. Тэгсэн хар шин ганцаараа байсныг шилхүү ардаас нь гинт нэг хүүхэн гараал ирэв. Цочоол хойшоо харсан чинь 8 давхрын айлын эмэгтэй юм гинэ. Мань хүүхэн Жуйоны энэ аваар зарал нааж болохгүй шүү. Байрны орсон суугчид ерний хааш муутай эдэргээл овоо айтайхан зантай хүн байна. За тэгээ манай хүн буцаж гэрлүүгөө орсноо дүүгээ амьд эргээд ирлээ. Эсвэл хоолоогоо бомлоо өгчлээ эдэргээл 9 шидийн зүүдэлж хар дарнаа хөөрхөж аваас. Сэрсэн хонь харин гэр нь нэг л бишээ. Чихнийхээ аппаратыг цэнгэлэл орхисон усуугаа зогсож байгаа штэ. Тэгсэн утас нь хин нэгний хоолоо таниал гэрэл нь өөрөө асчих юм аа айгүй сэвтэй. Ганцаар байгаа штэ уг нь. Яж байгаа чихнийг нь аппарат байхгүй болохоор бүр юу ч сонсохгүй. Ингээ бүр ай сандарч байхад зүү зэрэглээ нь мэддэхгүй аимшигын балкон дээр баг багаар тодорч ойртохоос гадна яж байгаа нөгөө доод айлын залуу бас хаалгануудаа бүр болтгүй. Яацарцсан дарамттай амьдрал байна ч одоо. За харин саяын доод айлын залуу чинь энэ бүр галзуурах нэ хөөрхий. Бодвол тааснаас нь төсвөрлөхийн аргагүй чимээ гараад ах шиг байгаа.
Сүүлдээ байраар нэг муухай орилж алан таална гэж гүйж үзлээ. Манай жуйоных чинь 6 давхарт байхгүй юу? Тэгсэн саяын залуу ягаад ч юм 7 давхар руу гараад орилж явахдаа нэг балераа молоо харчдээ. Мань хүн үнэхээр галзуурсан уу? Нэг бол эдний байр бүр 9 бусын сүнс өдөр шүглсэн бузрын байр заяо. Нэг арзаасаа үстэй эрэгтэй хүний сүнс чөтгөр нь мэддэхгүй юм. Саяын залуугийн мань араас хөөгөөд унлаа. Цаатхан ч хөөрхий ухаан мэдрэлгүй зүгтэж явахдаа орсны балкон дээрээс нисээл хүчгэн. Уг нь энэ залууг л дүүг нь нухацын болов гэсэн чи бараг л гүү болж таарлаа. За тэгээ маргааш нь мэдээж хүн нисч өгсөн сургаар байрны дор бөөнлөн болж байна. Манай онч гүйжж бол доод айлынхан залуу мөн болохыг таньж байгаа штэ. Ингээд наа хүн чи энгийн хүн биш байсан. Ухаасаа нь орж гардагч байж магадгүй гэрийн нэгжээдэг гээл цагдаа нараас гойдог байхгүй юу? Тэгсэн бид нар нэгжцээ ямар с сэжигтэй байгаагүй гэл халгаасангүй. Хажуугаар нөгөө эдний байрны сөөхөн дарга гэж нэг ажмаа байдаг да балиар штэ. Тэр их чин цугласан олны дундаас зүсч гарч ирснээр л манай хүн рүү дайраад танаа тоотынхоо угаасаа дээд доодгүй гажигтай хүмүүс. Жилийн жилд ийм байсан ёстой хараагдсан доод өдргээл орилж гарах нь тэр. За тэгэхэд энэ их хэрүү шуугаа өнгөрсөн хойно манай хүн нөгөө дээр арай аятайхан харьцаад байсан 8 давхрын ихтэй очиж уулзж байна. Амхандаа өмнө нь байсан орсон суугчдын талаар асуух гээл очиж байгаа байхгүй юу? Тэгсэн цаад их чинь их л ноцтойгоор эцэст нь нэг байрныхаа хамаг үнэн яриад эхэлж байна. Эдний 7 давхарт бүр өмнө нэг эмэгтэй амьдардаг байсан ба танаагаас чимээ гараад байна гэж байнга л 8 давхрын энэ ихтер гүйж ирээд гомдол мэдүүлэлсэн байна л да. Нэг удаа ямар ч чимээ гараагүй байхад хүртэл доороос таазаануудад бөөн урвалж л дээ. За тэгээд гэрээрээ дүүрээ орилж хашгичаад байгаа хүнийг чинь 6 давхарт нь амьдардаг байсан залуу бас тэсэлгүй хурч ирээд алхаар цохол алдсан байгаа. Тэр залуу нь угаасаа жахан сэтгцийн өрөвчлөлттэй байсныг ч хэлэхгүй хэрэг хийснээс хойш тэр чигтээ орс ураггүй алга болоод араас нь хүн амтан ч хайгаагүй юм байх уу. За ямар ч тач игч нэг иймэрхүү юм ярьлаа. Ингээд тэр иргэн байрны оршин суугчид бас л хав дараад өнгөрчээ. Сэтгүүлчд ирээл мэдээ хийх гэхээр хөөж тудаг гэж шүү бүр. Тэр нь манай жуйоноос асууж байна. Тэгвэл одоо манай дээд давхарт ямар айлгаан болоо? Шүн болго юм нүдэг чимээ сонсогдсон хэвээрэл байгаа штэ гэсэн чинь хамгийн амар нь тэн одоо хүн амьдрахаа болоо удаж штэ гэж автیں۔ Яалчгүй дээд айлаас нь чимээ гардыг өөрөө сонсоос гадна дүүн баримтжуулаа бичлэг хүртэл хийсэн байгаа штэ. За тэгэхээр нь өөрөө 7 давхар руу гарч үзлээ дээ. Давхрын тоотор яг дээд айлынхаа үүдэнд яваад оцсон чи хаалга нэр нь бичиггүй хоосон цаас нь ачжээ. Тэрийн сөхөөл хартал Жионема нэрийг огтон сэлэл хайцсан байвал яах вэ? Одоо ингээ хүн айс сэртгэхимээр өчнөөн зүйл сонсож нүдээр хүртэл харсан ч гэсэн дүүгээ хайхаа зогсоосонгүй. Харин ч хар өглөөнөөс ахуулаад зарын хувцас тарааж яваад байрандаа эртэл баахан хүн амтан цуглал арга хэмжээ шиглэн болж байна. Тэгсэн эдний байрны дахин төлөвлөлтийн талаар хурал болж байгаа юм гинэ. Нөө сөөхийн дарга ажмаач хэдий эмнэлт явдал болсон ч энд байрны оршин суугчид ямар ч хамаагүй бөгөөд барилгын нэр төрд халтахгүй байхыг хүсэн идэргээл баахан юм зэртэн зогсож байна. Хамгийн гол нь ийм олон хэрэг гараад байхад л тэрийг тоож байгаа шинжгүй байгаа хүмүүсийг хараад манай хүний уур нь оволцол ирдэм байгаас тээ. За тэгээ явжчууд дүүгээ олмоороо гээл хэрүүл урал хийгээ бөө юм болсон тэнд. Яг ингэ байж хахад нь ашгүй дүүгийнх нь найз залуу гэдсэн багийн ирээл нэг юм салгаад аваа явлаа. Цаач нь амхандаа гадуур дотор хяналтын камер дээр шалгаал гүгээлсэн юм байна. Тэгсэн нөгөө 6 давхрын алуурчин залуу хэрэг хийснээс хойш энэ барилгаас огт гараагүй. Одоо хүртэл барилга дотор нуугжиж магадгүй гэсэн шүү ярьж байна. Яг дүүжих нь ямар ч камерт харагдаагүй байрнаас гарсан огт бичигдээгүй юм байна. Эдний барилгын доод давхар төстэй юу шиж мэдхээр нэг газар байсан да. Мань хоёрч хамгийн түрүүнд тэрийг сэжиглэл орж үзэхэр болвоо. Энэ дүүгийнх нь найз залуу бас хөөхөө ажилласаа баахан техник хэрэгсэл аваад ирсэн бичлэг өдр хийгээл нөгөө подвол руугаа яваад орлоо доо манай хоёр. За тэгсэн энд нь яаж байгаа баахан хаалга өдр байрт хараад манай хоёр салж явъя гэж хоцдیں۔ Да. Аимшиг кинон дээр салж явж болдгоо гэж өчнөө хүн хэлсэн штэ мэддгүй маш. Одоо өнгөрсөн ингээ салаа явцсан. Салж явахтаа хараа хоёр талд нэлээ эвгүүч гэх юм уу, сонирхолтой ч гэх юм уу зүйлстэй тааралднаа. Жуйомен нөгөөдлийн хаалга руу явж орол баахан хог навч дундаас дүүгийнх нь жоохон байхдаа хэрэгдэг байсан зургийн нэвтрийг олдог байхгүй юу? Одоо эндээс л хэдүүлээ эдний гэр бүл юу тохиолсныг олж мэдчихэж байгаа. Дэвтэр дээр нь эднийхэн гэр бүлээрээ машинтаа зугаалгаар явж байгаа зурагдсан байна л да. Тэгсэн их чинь аавынхаа жолоог булаацалдал бөөндөө осолд орчихжээ. Ингээ харамсалтайгаар аав ээжигээ алдснаас гадна Жуйоны чих ностой гинтэж дүүгийнх нь хөл бас нэлээд асуудалтай болсон юм байна. За одоо харин гэр бүлтэн тохиолдсон энэ аимшигт явдлыг харуулсан зургууд хормын дотор алга болохоос гадна Жуйоны чихэнд янз бүрийн юм сонсогдоод нэлээд хэцүүд бэ. Энэ подвол нь хүний ой ухаан сэтгэлд нөлөөлөх нэг тийм хар энергитэй болцсон юм уу да. Манай хүн өөрөөс нь л болж гэр бүл нь сүрсэн гэл хэсэг галзуурангаа алдлаа. Харин нөгөө тал салаад явсан залуу маань бас баларж гинөө. Нөгөө хүн алаал зүгцэн гэл байсан залууч хамгийн сүлд камерт бичигдсэн хувц хонор юутай ийтэйгээ энэ онголд хэвтэж яах юм. Яаж байгаа үхсэн амьд нь ч мэддэхгүй цаашаа хавцсан байгааг ч хэлэхүү.
Манай залуу айс салгасаар урагшлал харах гэтэл өөдөөс нь харах гүн гарч ирэхдээ зэрэгцээл хэвтэж байгаа залуугийнх нь толгоо өнхрөөл ирдэм да. Ер нь бол энэ дээр нас ороод нэлээд уудсан юм шиг байна. Тэгсэн яг энэ үеэр нь аимшиг чахарсан чимээ гараад манай залуу нэг л биш болоо явчлаа шүү. Хөдөлж чадахгүй хэсэг зогсож ийснөө ямар нэг юмд эзэмдүүлсэн юм шиг эвгүй хөдлөөл эхэллээ. Ингэж эвгүй болсон тэр чигээрээ нөгөө талд байсан Жон руу маань хар урдаараа гүйж жол боож унаж мунгаагаад баларсан. Цаат нь хөөхий юу болоод байгаач ойлгохгүй тийчгнэстэй. Ингээ айсандаа юмор цохиж унгаагаад харсан зүг рүүгээ л зүгтааж байгаа. Анзаар нөгөө гадна талаас нь харагдаг жижигхэн цон хагархаа байж тараад тийшээ авирч гарлаа да. Яж жагаад өнөөх нь араас нь хөөгө татаж хангаагаад алхах нэ бүр. Яг ингээ гарах гээл тийчгнэл байж хат нь ашгүй гадна талаас нь хүн ирж татаал амь аврагдлаа. Хэсэг шокроод ухаан алдсан муу яасан ямар тас ирсэн чи гаднаас татсан хүн нөгөө ааш мотос хөөхөн дарга байж тааржээ. Энэ их чинь ганц хүн Жуянтай адилхан сонсголын бэрхшээлтэй болохоор дээр муухай ажилласандаа гимссэн мүү яасан. Ямар ч тач их л тайван харьцаж байна. Тэгснээ манай өнийг яах гээл байрны боолчдгүй хүмүүстэй уулзаал подвол идэр ухаал яваад байдэнтэй гэж загинж байна. Боолчдгүй хүн нь хэн блэ гэсэн чи одоо амар эвгүй заяа. Нөгөө 8 давхрын сайхан ажтай ихч байдаг да. Охинтойгоо хуйлахны амьдэрдэг гэдвсэн. Тэгсэн тэр их чи охин байрныхаа гадаа тоглож байгаа бол машин дайруулаад өөд болсон юм байна штэ. Тэрнээс хойш хөөрхөн огныхоо өгтөө эвлэрч чадахгүй одоо хүртэл амьд байгаа гэж бодвол энд энэ ганцаараа яриад яваад байдаг болсон байгаа. Манай хүн тэрийг сонсоод бөөн шок. За яг энэ үеэр дүүгийн хэрэг дээр ажилласан мөрдөх залгаж байна. Аваад ирсэн чи өнөө подволд үлдсэн залуу маань нас орсон байдалтай олджээ хөөрхий. Ёстой гимгүй явж байгаа л хүчлээд ээж хаваас. Одоо харин Жон маань хамгийн сүүлд хамт байсан хүн гэдгээрээ баг хэрэгт холбогдохгүй л унсан. Нөө мөрдөгч нь уг нь амхандаа дотор яг юу болсноор асууж ийн л да. Тэгэхээр дүүгээ хайх гэж доошоо орсон. Хоёр хаалга байхаар нь салаа явсан. Тэгж явж байхдаа харанхуйд нийгэмд хөөгдөл гарч ирэхдээ ухаан алдсан байсан гэж үнэнгээл хэллээ. Тэгсэн мөрдөгчтөн дотгошоо ороход тэнд ямар ч хаалга байгаагүй айл гэж авч байна. За тэгээ ямар тааж манай хүнийг барьж хорихгүйгээр зүг зүгээр л явуулчлаа. Уг нь солоогсон цагдаа нар ингэж ажилтг юм да гэж авсан. За одоо нүдэн дээр нь хүн өгчөөд байхад хүртэл Жуян маань зориглол нөгөө подвол руугаа ахин нэг удаа орж үзэхэр шийдэж байна. Хөөрхий эндэл дүүнээгаа гэж бат итгээд байгаа юм л да. Ингээ ганцаараа яваал орлоо доо. Тэгсэн нэрэл энэ дотор дүүн байжсэн болж таарлаа шүү. Харваас дүүгийнх нь гэдэг нь ойлгомжтой камер нь энд ор эвдэрсэн хөвтөж байна. Хэдий эвдэрсэн ч гэсэн бичигдсэн дүрснүүд нь утсан дээр хадгалагдчихдээ юм байна. За тэгээд дүүгийнхээ утсыг нээгээл камертаа холбосон аппликейшнээр нь ороод үзлээ дээ. Хамгийн сүүлийн бичлэг дээр нь дүүн гэртээ биш хаа байсан 8 давхурд явж исэн л болж таарлаа. Нөгөө амар юм нүдэд идэг чимээ 7 биш 8 давхраас л гараад исэн байна. За тэгээд чимээгээр нь дагаа явтал нөгөө охиноо алдаг их чин гэр яалчгүй мөн байна. Хаалга нь онгорхоо ахаар нь яваад ортол игч бүр албаар чимээ гарах гэл гэрээрээ дүүрээ спикер залгацсан ганцаараа яриа сууж ивэл яах вэ? Ингээд дүүн гэрт нь нуусаар орж бичлэг хийж байхдаа баригдсан л болж таарлаа. Нөгөө сайхан ааштай их чин бүр шулам цаашаа хамаг хэргийн эзэн байсан байж тээ. Яг энэ үннийг мичил сууж исэн чинь хонглын санаас дүүгийнх нь хоолоо аяахнаар гараад эхэлж шүү. Ашгүй энд л нууцсан байсан байна л да. Манай унж хайсаар байгаа л хэд хоног подволд хоригдсон байсан дүүгээ олоод авлаа. За тэгээ яг гардын даваан дээр цаа талын хаалганаас нөгөө 8 давхрын шулмч дүрээрээ л гараад ирдэм да. Яаж байгаа гартаа алга малах барьцаа оолбоо юм уу хаашаа. Одоо ингээ улаан нүрээрээ тулцсан юм чи өстой нёгийгээ үзэхээс үрээ ахав дээ. Гол нь би муу байгаа дүүгээ аюулгүй газар үлдээчээд шулмын хүүхэнтэйгээ ганцаараа үзэлцгээр явлаа. Цаатхан бүр камерын эвдчихэд байхад яа бичлэгийн олоо үзчих бидэргээл нүд амны эргэлж дайраал алхахнэ. За тэгээ энэ хүүхэн гол нь яагаад ийм юм хийгээд байгаагаа өөрөө амар тайлбарлаж байгаа. Хэдэн жилийн өмнө нь эдний байрныхаа хүүхэд чинь гэртээ гүүгээд амар заяа үзүүлэхгүй байна гэж мөнхийн гомдол гаргадаг байж л дээ. Тэгэхээр н аргаяда гадаад тоглоулахаар гаргасан охиныг нь ачааны машин ирээ мөрөгчж. Хэрвээ хуршүүдэн тэгж гомдлоогүй бол миний охин өдөд амьд байхаас ингээл энэ олон жил өөрийн ухаанаа алдлаа хорсч л дээ. За тэгээ эцэст нь гомдол гаргадаг доод айлынхаа эмэгтэйг өгөхөөс нь өмнө аварж болох байсан ч бараг нэмээд өөрөө дуусгасан л болж таарж ах шиг байна. Яг энэ үннээ өөрийнхөө амаар яриад манай Жуян руу дайраал улаарсан бух гэдэг шиг л дийлдэхгүй дараал авлаа. Тэгсэн гинт таасан дээрээс нөгөө 7 давхрын эмэгтэй сүнс ч юм уу юу ч бас нэг аим шиг юм чихэрч гарч ирээд нөгөө галзуу хүүхнийг чинь чирээл аваа явчдیں۔ За. Одоо тэгээ саяхан өөрийг нь алах гал дайраад байсан хүнийг эргэж хараал аврах нь ч сайшаа бушуухан дүүгээ аваад гараад ирлээ. За ингээд саяных ч одоо бөөн хүн амны хэрэг болчихж байгаа шүү дээ. Энэ хэрэгүүд нь яаж шийдэгдсэнийг мэдэхгүй ч ямар тач эдний байрных нь намжин болцсон хэвэн амьдрдгээр амьдарч байна. Манай хоёр ихтүүч бас эцэст нь ахин хамтаа амьдраад айгүй сайхан байж итэл гаднаас хаалгын төгшөөл шинэ хөрш байгаамаа эв нартай амьдрын идэргээл танилцсан авч шүү.
Жион манж дүүтэйгээ хоёулаа амьдардаг хэлээл эргээ хартал нөө хөршийн царай айгүй хачин болтон зогсож идэв. Тэгсэн энэ хөршийн өдөр бол манай Жион хий булан руу ширтснээ ганцаар яриад эхэлдэг нас. Тэгэхээр яасан байх нь вэ? Анхнаасаа тэр газараас дүүгээ олоог байл гэсэн үг юм байна штэ. За ямар ч тач баг сагхан алдаатай ч яг үзвэл аимшигын элементүүд нь тун дэжгүй өнгөрсөнд гарсан ийм нэг кино байна. Хамгийн гол нь энд жижигхэн асуудлаас болж хүний амьдралд юу ч болж болдгийг харуулах гэсэн юм уу та.